Бурханд хувирсан амьтан. 70,000 жилийн өмнө Homo sapiens Африкийн нэгэн хязгаарт зөвхөн өөрийнхөө хувийн ажил хэрэгэл бодсон. Ямар ч ач холбогдолгүй мөрөөрөө амьтан байв. Дараагийн 1000 жилд нь түүнийг бүхэл бүтэн гаригийн эзэн болгож эко тогтолцоог бүхэлдэн суйруулах их хувьсгал эхэлсэн юм. Өнөөдөр тэр бурханд хувирахын даваан дээр мөнхийн залуу оршихоос гадна бүтээх, сөнөөх гэх мэт бурхны чадварыг олж авахаар зогсож байна. Харамсалтай нь дэлхий дээр сапиенсүүдийн тогтоосон тэглэм өнөө хүртэл бахархах зүйл тун багыг бий болгожээ. Бид орчноо хувиргаж, хүн сүлдвэрлэлтийг нэмэгдүүлэн, хот суурьнуудыг барьж, эзэнт гүрнүүдийг байгуулж, маш өргөн хүрээтэй худалдааны сүлжээг бүтээлээ. Гэхдээ бид дэлхий дээрх зовлон гамшигыг багасгасан билүү. Дахин нэг удаа сануулах нь зөв байх. Хүний хүч чадал маш ихээр нэмэгдсэн ч хувь сапиенсийн аз жаргал нэмэгдээгүй. Тэр өөрийгөө ч бусад амьтныг ч асар их зовлонд унгасан. Сүүлийн хэдэн 10 жилд л эцэст нь нэгэн хүний нөхцөл байдалд бодит зарим дэвшил гарч өлсгөлөн тахал даймайлтай нэг хорогдуулж чадсан. Гисэн хэдэж бусад амьтдын нөхцөл байдал урд өмнө нь байгаагүй хурдцтайгаар дордсны дээр хөндөрлөгтний амьдралд гарсан сайжралт, ололт амжилт нэг талаас тун шинхэн, нөгөө талаасаа бүрэн итгэлтэй болоход хараахан эрт байна. Түүнчлэн хөндөрлөгтөн ер бусын гайхамшигтай ололт нээлтүүлэлтийг хийж байгаа ч бид тавьсан зорилгодоо эргэлзэж урд өмнөхөөсөө ч илүү сэтгэл дундуур байх болжээ. Бид ухамл завтай байснаа талбай донгоцтой болж улмаар ууран хөлгөрт усан онгоц сансрын хөлөг бүтээх хүртэл ахиж дэвсэн ч хөндөрлөгтөн хаашаа явж байгааг хэлж чадах хүн алга. Бид урд өмнөхтэйгөө зөөрлөхийн аргагүй хүч чадалтай болсон ч энэ хүч чадал эрх мэдлэн юунд ашиглахаа мэдэхгүй байна. Үүнээс дор нэг зүйл гэвэл хүмүүс одоо ер бусын хариуцлагагүй болж физикийн хуулиас өөр ямар ч хууль захирагдсан болж өөрөө өөрийгөө бүтээсэн жижиг бурхтын хуваар бид хэмээж хүн хариуцлага хүлээх юм болсон байна. Эмээс бид бусад амьтан болон хүрээлэнгүй байглаа байнга сүтгэж ердөө өөрсдийн тав тух зугаа цэнгэлэн хичээх болсон ч одоо хэрэг сэтгэл ханаагүй хэвээр. Юу хүсэж байгаагаа мэддэггүй. Сэтгэл нь хандаггүй. Хариуцлага хүлээдэггүй. Бурхтаас илүү аюултай зүйл гэж юу байхсан бэлээ?